сонсогчдод бүгдээр нэн өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын засгийн газраас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэхний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж улсын хурлаар батлуулан 2024 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Доктортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлтийн үнэлгээ чиг хандлагаас харахад эхийн эндэгдлийн харьцаа 100 мянган амьд төрөл 39.5, нэрэ эндэгдлийн түвшин 1000 амьд төрөл 7.5, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөл 14.7 бүртгэгдэж 2030 он гэхэд доктортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой байна. Харин сүрээгийн 100 мянган хүн ногдох өвчлөлийн түвшин 428, 30-70 насны зүрх судасны өвчин, хор тавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөс нас барах магадлал 35%, дотоод болон гадаад орчны агаарын бохирлоос шалтгаалсан нас баралтын 100 мянган хүн ногдох түвшин 214.7, зам тээврийн ослын шалтгаан нас баралтын 10 мянган хүн ногдох түвшин 21 байгаа нь 2030 он гэхэд доктортой хөгжлийн зорилгод хүрэхэд оноо буурч байгаа сайжруулах шаардлагатай чиг хандлага бүхий үзүүлэлт болж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэхний тухай хууль батлагдсанаас хойших 1 жилийн хугацаанд дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд нэг зохион байгуулалт удирдлага санхүүжилтийн чиглэлээр Эрүүл мэндийн сайдын 2024 оны 2-р сарын 7-ны өдрийн А56 дугаар тушаалаар 2 чиглэл 15 заалт бүхий нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэхний тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэх хангах ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна. Монгол Улсын ерөнхий сайдаар ахлуулсан нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг засгийн газрын 2024 оны 21-р тогтоолын 18 дугаар хавсралтаар 23 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Монгол Улсын ерөнхий сайдын 2024 оны 42 дугаар захирамжаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрүүл мэндийн сайдад хариуцуулсан. Уг зөвлөлийн ажиллах журам болон 2025 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсан ба зөвлөлийн анх дугаар хурлыг 25 оны 6 дугаар сарын 15-ны өдөр багтаан хийхээр төлөвлөж байна. Эрүүл мэндийн сайдын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А44 дугаар тушаалаар үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв болон нийгмийн эрүүл мэндийн төв, өрх сум тосхны эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагын нэгж алба байгуулах эрх зүйн орчныг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төвийн бүтэц, аймаг дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв болох өрх сум тосхны эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн нэгж албаны бүтцийн эхний төсөл боловсруулсан. Төслийг 2025 оны 7 дугаар сард багтаан засгийн газрын хуралдаанаар хилцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр анхан шатнаас үндэсний төвшөнд хүртэл нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бүрдэж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний хүртээмж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл үндэсний болон орон нутгийн төвшөнд өвчний хяналт сэргийлэлт, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зэрэг нийгмийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчлэгийг иргэдэд хүргэх нөхцөл бүрдэх юм аа. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А124 дугаар тушаалаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний багц төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх арга төлбөртэй тусламж үйлчлэгээний төрөл, орлого, хандив тусламжийг зарцуулах журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан, журмын төслийг боловсруулан эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, саналыг тусган эрүүл мэндийн болон сангийн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулахад бэлэн болсон. Хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн орчинд дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал Азийн хөгжлийн банкны техник тусалцааны Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь техник тусалцааны төсөл, нийгмийн эрүүл мэндийн үйлчлэгээг үзүүлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх шинэлэг механизм нэвтрүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлнэ. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв, орон нутагт нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах, нийгмийн эрүүл мэндийн ажилтны албан тушаалтын тодорхойлолтыг зохицоор нь шинжлэх, карьерийн зураглал боловсруулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ойрын 5 жил хэрэгжүүлэх стратегийн замын зураг гаргах, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, арга зүй боловсруулах зэрэг ажиллагааг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм аа.
Түүнчлэн Дэлхийн банкны цар тахлын сан, доох Сүрьегийн глобал сан, бүгд найрамдах Солонгос улсын өвчнийг хяналт сэргийлтэй агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа Miracle төслөөр халдварт өвчний тандал судалгаа лаборатори, эмийн төсвөржилт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үе хариу арга хэмжээ, хүний нөөцийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаарт халдварт болон халдварт бус өвчний хяналтын чиглэлээр Монгол улсын хэмжээнд эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээ онцлогоонд 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс 25 оны 5 сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн хамрагдсан. Нийт хамрагдвал зохих хүн амын 49.5%-ийг эзэлж байна. Эрт илрүүлгийн дүнгээр 1.5 сая хүн ямар нэг өвчлөлийн с ิจ гтэй тохиол бүртгэгдсэн байна. Өвчлөлийн с ิจ гтэй тохиолын 54.4% нь хоол уусруулах тогтолцооны өвчин, 15.3% нь дотоод шүүрэлт, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8% шээс бэлгийн замын тогтолцооны өвчин, 7.4% нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2% нь амьсгалын тогтолцооны өвчлүүд бүртгэгдсэн тэргүүлэх шалтгаан болж байна. 0-аас 17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78%-ийг эзэлж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Эрүүл мэндийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын хүн амын дундх эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээний үр дүнд суурилсан эрт илрүүлэг эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэх сэдвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс нас хүүс эрүүл мэндийн эрсдэл суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт зорилттой бүлгийн хүн амыг хамруулах эрт илрүүлэг 2.0 арга хэмжээг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ удаад ургийн хоромсоомын гажиг, неран цогц илрүүлэг скрининг, сургууль суурилсан эрт илрүүлэг, ажлын байранд суурилсан эрт илрүүлэг, хорт хавдрын эрт илрүүлгийг хийхээр төлөвлөд байна. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн сурагчдад хийж буй зүрх нүд шүдний эмгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сараас орон нутгийн илрүүлгийг 25 оны 4 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайд боловсролын сайдын хамтарсан А413 151-р тушаалын дагуу хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургуулийн 6 насны эрт илрүүлгийн үзлэгт нийслэлийн 40,753 хүүхэд 90% нь хамрагдаад байна. Илрүүлгийн дүнгээр зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан 21.3%, шүдний цоорол 79.3%, харааны өөрчлөлт 20.4%-д тус илэрсэн бөгөөд дараагийн шатны онцлогын эмчилгээний явц 16-аас 71%-тай байна. Орон нутгийн хэмжээнд 38,728 хүүхдийн 84% нь хамрагдсан бөгөөд 71% шүдний цоорол илэрч 61.3% нь эмчилүүлсэн. Харааны илрүүлэлт 55.5%-тай хамрагдсанаас харааны өөрчлөлт 15%-д нь тус илрээд байна. Эрүүл мэндийн яамнаас 2024 онд хүн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгааг хийлээ. Судалгаагаар D-аминдимийн дутагдал 5 хүртэлх насны хүүхдийн дунд 48%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 76%, цус багтал 5 хүртэлх насны хүүхдийн 21.3%, эхчүүдийн 16.3%, төмөр дутал 6-аас 59 сартай хүүхдүүдийн дунд 6.1, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13.6% байна. Дархлаажуулалтын тухай хуулийн заавал хийх дархлаажуулалт нь А вирус, гепатит, пневмокок, хүний папиллома вирусын халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмж тусган улмаар Монгол Улсын засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор дархлаажуулалтын үндэсний товлыг шинжилэн баталж 13 халдварын эсрэг 9 төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж байна. 2025 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээний 50,000 хүүхдийг хүний папиллома вирусын халдварын эсрэг дархлаажуулалтанд хамруулад байна. 3 дугаарт эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр Монгол Улсын засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор эрүүл шүд арга хэмжээ, 321 дугаар тогтоолоор иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг батлуулан эх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөг нийт 5 яамны оролцоотой хамтран баталж хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яам, боловсролын яам хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагч эрүүл аюулгүй ээлтэй орчин сурах, боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл мэндийн үйлчлэгээ авах нөхцөлийг бүрдүүлж эрүүл амьдрах мэдлэг ур чадварыг эзэмшүүлэн тэдний эрүүл мэнд сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилгоор эрүүл аюулгүй сургууль арга хэмжээ хэрэгжүүлэх 2025-28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан
боловсролын сайд, эрүүл мэндийн сайдын 2025 оны А53, А37 дугаар тушаалаар батлуулж хэрэгжилдэг хангаа ажиллаж байна. 4-р хууль дагаж гарах журам зааврын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ностой байдлын тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг шинжилэн боловсруулах ажлын хэсгийг Улсын онцгой комиссийн даргын 2025 оны 2-р тушаалаар батлуулан ажиллаж байна. Тушаалыг 25 оны 8-р сард Багтаан гамшигын асуудал эрхэлсэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар баталнаа. Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмыг боловсруулах ажлын хэсэг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээнд олон нийтийн оролцоог хангах сайн дурын ажилтныг урамшуулах журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Анхаарал хандуулсан сонссон та бүхэнд баярлалаа.